Сайн мэцгааны үзэгчдээ орой мэндийг хүргэе. Бям гараг болсон байна. Баазар та бүхэнд улирлын 21 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр Голомт банк алтан ивент тэтгэгчээр PC Mall бидэнтэй хамтран ажиллаж байна. За энэ 7 хоногт маш сонирхолтой олон тоглолтууд болсон. Тэгээд баазрыг хүрэхээр уламжлалт дөрвөн маань студид хүрэлцэн ирээд ажиллаж байна. За та гуравтай орой мэнд. За энэ 7 хоногийн хамгийн гоё тоглолтоор өнөөдрийнхөө баазрыг цөмөрөө эхлүүлцгээе. Энэ бол Boston Celtics Oklahoma City Thunderтай тоглолоо. Тэгээд энэ хоёр багийн энэ удирлын 2 дахь учраа байлаа. Юу болов да амгаа мэд. Амгаас эхлэе дээ. Тийм амгаас эхлэе да. Лигийн 2 топ төвчний 2 баг тулсан. Аль нь яг гол бүрэлдэхүүнээс нэг байна уу хүн байгаа. Нэг тий. Порзингс, Джейсон Уильямс хоёр байгаагүй. Тэгээд тоглолтууд ерөнхийдөө маш ойрхон явсан. Одоо энэ тоглолт боссны дараа нөгөө өөрчлөсөн финал гэсэн юм хүртэл. Тий, ер нь зөндөө байж. Гараад ирлээ л дээ. Магадлал байгаа. Энэ тоглолтын дээр Джейсон Тейтум бол за энэ багийн лидер нь яаж тоглох вэ тэрийг л хийсэн. Джейлен Браун жоохон тааруу тоглолцсон яг үнэндээ. Ер нь энэ удирдлагчингаа тийм байгаа. Тий. Тейтум бол үнэхээр энэ удирдлагт хиний ч хүмжлийг авахааргүй үнэхээр супер байгаа. Хамгийн гол нь чэт гимтлээсээ ирээд ерөөсөө өмнөхшгэ байхгүй байсан л та. Тэгээ энэ тоглолтын дээр яг өмнөхшгэ байсан. Одоо яг улирлын эхлэлийг сайн тавьсан яг тэр чэтийг үзүүлэлээ. Тэгээ гимтлээсээ ирээд жоохон айцтай байгаад байгаа юм уу гэмээр тийм давталж өгөхгүй байсан байхгүй. Тэгээ энэ тоглолтын дээр бол өөрөө сайн давталсан. Тэгээ самбартаач илүү өргсөн. Хэмнэлээ Каруса тоглоогүй шүү дээ. Олох ус хугацаа хэрэгтэй л дээ тий бид чинь нэлээд удаан мэрчтэй шүү дээ. Хамгийн гол нь энэ дээр бас нэг давуу тал байсан. Чет Home Green болон Isaiah Hartenstein хоёрыг Boston хамт OKC хамт нэлээд их ашигласан. Одоо юугаар аялаа түүгээрэл Тийм, тоглосон. тэр их давуу тал үүсгэсэн ер нь бол. Энэ удирал ер нь хамт нэг их ингэж ашиглахгүй байсан шүү дээ. Энэ дээр бол хамгийн их ашигласан. Тэгээд диагноз цацгууд ч ер нь сайн бэлдсэн л орж ирсэн л дээ. Угаасаа нөгөө баг нь Porzingisгүй гэдгийг мэдж байгаа учраас өндрөөрөө ер нь давуу талаа үүсгэе гэж зорьсон. Тэр нь ч хэрэгжсэн. Тэгээ яг нөгөө байнга л ярьдаг да юм топ төвчний багууд талбай дээр гаргаж байгаа ганц хоёрхан шийдвэр дээр л ерөөсөө хож тожигл шийдэгдэг гэдэг л тийм л юм болсон. Дөрөвдүгээр үеийн төгсгөл дээр л нэг ганц хоёр юм дээр л Жижигхэн деталь юм дээр л зөрүү гарчиж байгаа. Тэрнээс яг тоглолтын хувьд бол энэ хоёр баг хоёулаа үнэхээр топ формтой байгаа юм байна. Тамирчид нь бүгдээрээ маш төвдөр сайтай байгаа юм байна. Ийм тоглолтод аль нь ч алигаа яаж хожих боломжтой гэдэг бол. Тэгээ энэ хоёр баг чинь хамгийн одоо ростер сайтай багууд шүү дээ лиг ер нь бүрэлдэхүүн сайтай. Гараас илгээ хоёулаа сайтай. олон тоглож ашиглах боломжтой. Тийм боломжтой. Одоо би жишээ нь Тандрын Вигинс бол айгүй дуртай бол Вигинс бол үнэхээр бас ухаалаг хамгаалттай тий. Шэйг үндсэн тоглолтод чинь л Вигинс дандаа 20 дона бага тэргүүлээд байдаг шүү. Бараг Жэда басаач бараг илүү болохоос ч санагдаад байгаа. Одоо ер нь Биетэй, уруулаг, шидэлттэй, хамгаалттай. Вигинс бол их гоё санагдаж байгаа. Тэгээд ер нь бүрэлдэхүүний хувьд бол энэ хоёр бол хамгийн лигийн одоо хамгийн сайн бүрэлдэхүүнтэй хоёр баг гэж хэлж болно юм л тий. Та ч санал хэлж байгаа. Тэгээд энэ хоёр баг магадгүй финалч таарж магадгүй. Магадлалс байгаа. Тэгээ эхний хагас 36 шидэж байгаа байхгүй юу? Тэгээд бүтэн тоглолтын турш болохоор 63. Тэгээд жилтүүд 3-аас орохгүй байхад л тэгэл Бостон шидэл. Тэрийг өнгөрсөн жил ч ингээл хийгээл. Хоостой агуулга муутай гэж Яг өнгөрсөн жилийн Бостон байж чадчихин уу гэж асуумаар байна л да. Тоглолтын арга барил нь яг өнгөрсөн жилийн Шийдэл нэг тоглолтод орохгүй байж болно шүү дээ. 7 тоглолтод орохгүй тохиолдол нь бага шүү дээ. Тийм. Математикод энэ чинь мэрэгжлийн тамирчны тухай бид ярьж байгаа цалин аваад тэрэндээ цалиндаа тохируулж тоглож байгаа. Мацуулаа яг өнгөрсөн жил тэрийг яриадсан байхгүй. Шидэх боломж юм шидэл. тэрүүгээр хожигдчих байсан. Олон шидүүл тэгээд марах магадлал өснө л гэж байгаа. Тэрүүгээр өмнө жил Майамид хожигдсон шүү дээ. Тэгсэн чинь тэрний өмнө жил. Тэгсэн чинь энэний өмнө жил жирүүг аваад арай нэг зэгцтэй болцсон байхгүй тий. Илүү хамгаалдаг болцсон байхгүй. Ер нь бол. Одоо капи үеэр ч юм уу за үксийг жоохон үнэлэхгүй байх үеэр гэд хэлчихэд за нэг хэлсдэггүй байх. Тэр үеэр J-Dub нэг жоохон орон гарan байгаа л. Тэгэл Чэт амир өгүүлэгдээд байлаа шүү дээ. Тэгээ Чэт ирээд буцаад яг формонд орсон чи ямар байхын л бид нар энэ тоглолтоор харчлаа л да. Тэгэн гурт үксийг үнэлж чи ер нь дээр цэцгээж гин үү. Та одоо өнгөрсөн 7 хоногт Lakers хамгийн аюултай баг л гэхийн Warriors аюултай баг нь бишээ. Warriors-аас баг Асуулт чи яг юу? Тандрын гол юм асуу. Гол юм аа. Би OKC-г ер нь одоо үнэлэх хөлөмж чинь Би уусаа дээшилж гинэ л гэж асуумаар. Ер нь л үнэлж шүү дээ. OKC-г сайн баг залуу гоё урдан баг. Ганцхан нэг хождог юм дээр жоо алдчихад байдаг аа тий. Хождог нэг цэг. Нэг багтайгаа 7 тоглохоор яах вэ гэдгийг л хэлж өгөх болчиход байна л да.
Гэхдээ одоо яг залуу насмасан дээр одоо яг эд гэвэл одоо хамгийн гоё байгаа нь л одоо таандрал шүү дээ. Тэгээ тэр нөгөө өрөндийн багууд дээр угаасаа та нарыг өшөөд илэрүүлээд ярих бах уу дараагийн хэсэг дээр. Хамгийн гол нь энэ тоглолтын араас яг Tatum-ийн нэг гомдлсон ч гэх юм уу нэг яриа байсан. Алдаа ийм харьцангуй үлээлттэй явчлаа энэ тоглолт гэж хэлсэн байсан. Яг энийгээ зөвхөн жоохон зөөлнөр хэлсэн л байсан л да. Леброны гарыг алгадаж хожижсэн одоо мартахгүй. Плей-оффт ийм шүүлт бол ийм энэ тэнцүүхэн байгаа сайл гэж бодож ийн гэж хэлсэн байлээ. Тэр Леброны гарыг алгадаж энэ үнний ордоо шүү. нодлон биз дээ. Нодлонгийн улаан цагаар алгадаад хожиж тоглолт лөө 100 сарын үеэр болдог тоглолт нь лөө. Тэгэж хожижсэн нь бас мартчих тийм үү яа дээ. Ганц нэг алдаа гарах л гэдэг шүү дээ. Тэгээ яг энэ дээр нөгөө хамгийн гол Tatum яриад байгаа юм нь OKC амар олон торгуул шидсэн тоглолт болсон байхгүй. Тэгээд Бостон өөртөө арай дутуу шидсэн. Гэтэ ер нь бол одоо энэний араас гарах хүснэгтэн дээр хариулт нь тодорхой харагдана л та. Яг нь. Заарэ. Хамгийн гол зүйл нь энэ хоёр баг аль нь энэ үлрэлт торгуул хамгийн цөөхөн шидэж байгаа баг байхгүй. За Бостны тоглолтыг бол ойлгоё. Бостон ягаад тэгэхээр тойроод илүү 3-аа шидэж байгаа учраас оролт их тоо багтай. Үндсэндээ Jaylen Brown, Tatum хоёр л илүү оролт хийж тоглож байгаа. Бусд нь бол тойроо шидэж байгаа юм учраас тоглолтын арга барилаас нь шалтгаалаад Бостны торгуул шидэх тоо цөөхөн байгаа даа. OKC бол сонирхолтой шүү дээ. Тэгэж Cleveland шиг Boston шиг шидэхгүй байгаа шүү дээ. 3-аас бол дуу учиргүй шүү. Дундаас л та шээ гол товтлоход нь тийм. Тэнгүүт чинь OKC-г би бас алдаа нэлээ их авдаг болов гэж бодсон чи үгүй юм байна. Одоо шууд тэр хүснэгтийг харчээ. За торгуулийн шийдэлт хамгийн олон шидэж байгаа багууд Memphis Grizzlies тэргүүлж байна. За Memphis тэргүүлээд Atlanta 2-т Orlando 3-т чигж байгаа юм билээ. Lakers 4-т чигж байгаа. Тэгсэн чинь Boston OKC 2 болохоор 27-д 29-т чигж байгаа байхгүй. Boston бүр 29-т. Тэгээд OKC 27-д бичигдэж байгаа мөртлөө торгуулийн шийдэлтийн гүйцэтгэл нь NBA-д нэгт байгаа. Эндээс зүгээр шууд нэг дүгнэлтийг хэлэхэд бол энэ 29 одоо Бостон Тандер хоёр бол оролт баг хийж байгаа нэгдүгээр. Тэгээ ордог тоглогч найдвартай оролт хийдэг тоглогч ялга. Алдаа тоглогч ялга гэсэн үг тийм үстэй. Гэхдээ угаасаа нэг багаас угаасаа нэг л хүн байгаа таахгүй. Shea Tatum хоёр л байгаа. Аль алинаас. Одоо баг Shea-ийнх бол энэ багийнхаа баг тал нь байгаа шүү. Тоглож шидэж байгаа тоон. Tatum-ийнх магадгүй 3-1 юм ч юм уу те амил байгаа. Тэгээ эндээс харахад шийдэлд орохгүй яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм шиг. Аль аль нь шүү дээ тэгвэл. Тэ. Бостон Тандер хоёр. Тэ. Тэгээ торгуулийн шийдэлт ер нь хамгийн сайн шийддэг багийн амжилт нь л илүү байдаг шүү дээ. Тэгээ OKC-г нэг ер нь Бостны ч тэр Бостон сая 6-д байсан шүү дээ хуваараа гүйцэтгэлээр бол. Тэр аль альных нь юуны хувьд гүйцэтгэлийн хувьд үнэхээр мундаг найдвартай шийдэж байгаа гэсэн. Тий. Торгуул цөөхөн шийдэх нь хамаагүй тэр цөөхнийг бол ямар ч гэсэн олон шийдэж байгаа баг шиг сайн борлуулж чадчих байгаа байхгүй. За тэгээд OKC-ийн хувьд ер нь бол плей-офф шалгарах нь ойлгомжтой байсан ч гэсэндээ албан ёсоор энэ 7 хоногт тэгээд эрхээ баталгаажуулсан анхны баг боллоо. Тэгээд Тандрын амжилтыг онцлсон хүснэгтийг цөмөр хамтдаа хараад ярилцаад явъя гэж бодож байна. Амжилт нь 55 гарсан байгаа тий. Cavs эхлээд ямар ч гэсэн плей-офф ирэхээ авсан. Араас нь OKC авч байна. Найрлагч хүснэгтэй үзье. За тэгээд за OKC ерөөсө хамгаалт энэ үлрэлийн авч явж байгаа. Тэгээ net rating дээр нэг амар үзүүлэлт байгаа нь OKC энэ үлрэлт net rating-ээр лиг тэргүүлж байгаа. 2 дугаар байранд Shea Gilgeous Alexander явж байгаа. 3 дугаар байранд Cleveland явж байгаа. Тэгээ бодтой талбай дөрсөлдөгчдөө хамгийн бага оноо алдж байгаа баг. Хурдан довтлохоон дөрсөлдөгчдөө хамгийн бага оноо алдж байгаа баг. Өөртөө эсрэг багаа одоо бөмбөг алдалтаас хамгийн бага оноо авч байгаа баг. Авж байгаа одоо ахуулж байгаа баг гэх юм уу та. Бөмбөг алдахгүй байл гэсэн үг л дээ. Тэгээ бөмбөг тасалтаараа бол ийг тэргүүлж байгаа. Тэгээ энэ баг одоо зүгээр үлдэж байгаа тоглолтууд дээр за одоо чинь нэг 20 хүрэхгүй тоглолт үлдчихлээ шнэ. 18 9 тоглолт үлдчихлээ. 15 зургуул үлдчихсэн. 18 9 л байгаа. Cleveland ч өнөөдөр 66 10 болсон. Тэгэхээр тэрнтэй ойролцоогоо 16 тоглолт юм шүү дээ үндсэндээ. 66 тоглолт. Тий. 16 тоглолт үлдчихэж байгаа байна.
Тэгэхээр энэ дээр баг OKC ардаа яв багаас нэлээд тасарсан байгаа болохоор одоо баг Шэмэйг 65 тоглолтод нь хүргээд сайхан. Тэ амраач. Амраагаад сарын дараа плей-офф эхлэх гэсэн үг шүү. тий. Яг сар л байна. Одоо 15 тий. Тий. 15 гэдэг чинь 4 сарын 15 гэхэд нөгөө плей-ины тоглолтууд ч эхэлж шít. 13-наас баг 15 6 ч юм. Тэдний хамгийн залуу баг тодтолтой явдаг шүү дээ. Тандро. Тийм. Тий. Хэвэр байгаа дэргэр. Хэврэл. Спurs сая нөгөө Пол очоод Фол татсан бараг 40-тэй тий. OKC-ийн хамгийн ахмад чиг Caruso шүү дээ. Caruso 30-тэй. Тэл баг. Тэгээ яг OKC-ийн үлдэр дасгалжуулагчтай баг усыг сайн л байна л да. Тэгээд тэр нь ер нь баг гэдэг чинь тэр зүгээр усын авч өгдөг хүүхэд хүртэл тэр мэрэгжлийн тамирчдыг төвлөрийг нь алдуулахгүй стресстүүлэхгүй байх хэрэгтэй л доо. Тэгэхээр тэр дасгалжуулагчдын баг локер руунд багийн ард байгаа бүх хүмүүс айгүй аятайхан байна. Марк Дагнес дасгалжуулагч тэгээд тэднийг ч их гоё бүрдүүлсэн юм байна. Багийн урам цахлаач гэсэн маш сайн авч явж байна. Зүгээр сая эхний тэр нөгөө тоглолттой холбоотой бол Бостон тусгал дасгалжуулагчдынхаа багаас 2-3 алдсан байна. Тэд нар нь бас өгүүлэгдэж байгаа энэ үлрэл хуц солих өрөөнд. Тэр чинь амар том үүргүүдтэй байсан байна шүү. Дасгалжуулагч нь яг хэн байсан те тэр өмнө явцсан бол жишээ нь тэгэл хамгаалалт бас өөрчлөгдөн шүү дээ. Тэнгүүд одоо бид нар өмнө ярьжсэн нөгөө Clippers дээр хамгаалтын дасгалжуулагч нь солигдож ирэнгүүтээ хамгаалтын энэ жилийн өөр болгоцсон ч гэдэг юм. Туслахууд ч бас маш чухал. Маш чухал. Тэгээд нөгөө нэг тоглогчдын нэг анзаардаг жижигхэн деталуудыг туслахууд анзаараад тусцсхийн ажлыг ихэд тэр нэг жижигхэн хөдөлгөөн ганц нэг алах байсан бол нэг илүү алах. Тим юмнуудыг ингээд хилчих юмнууд л хасаа илүү тоглогч нартайгаа тулж байгаа нь туслах байхгүй. Тэгэхээр Бостонгийн зүгээр энэ үлрэл бол тэр нэг шийдэлд орохгүй дэр биш. Тэр нэг жоохон хувцалхороо нөр амьсгал жоохон суларсантай л холбоотой. Тэгээд хин нэгэн тоглогч юм ярих хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэр нь багийн лидер байх хэвээр тэрийг л Тейтум өөр дөрөө аваад одоо юм шүүмжлэлүүдийг ч юм уу янз бүрийн юмнуудыг ил болон далд байдлаар ингэж багийнхан дугаа чилж лиг рүү чилж эхэлж байгаа л гэсэн. Зүгээр би эхний нэг хэдийн базаарлах гэх юм л байлаа. За Knicks-ийн талаар үргэлжлүүлээ ярилцгаая. За Browns-ыг тэдгийн талд алдаад тэгээд тоглолт нь хэр унах бол яах бол гэсэн хүлээлттэй энэ 7 хоногийн эхлүүлсэн. Гүү гэх юм уу да. Гэтэ яг өрсөлдөгчт нь жоохон одоогоор хуваар арай гайгүй хуваар нь яг гинцнийхэн дараа 2-3 тоглолтод таарлаа л та. Одоо жишээ нь Portland яг уу эвгүй байгаа баг. Нэг том багуудад халтай байгаа. Халтай байгаа баг. Тэгэл ямар ч нь York эцэстэн тэгэл хоцсон доо. Тэгэл яг одоо нөгөө Villanova Wildcats дэнсэн авраг болцсон 2-3 ч хүн байгаа шүү дээ чинь. Үгүй тэгээд ер нь зүгээр Portland ч гэдэм үү ер нь энэ доогоор яваа багуудыг бол York угаасаа энэ гарааны тавт нь илүүрхэл хожих хэрэгтэй баг л та. Баазарчлаа. Чи нөгөө Brits аимшигтай баазарцсан тоглолт. Зүгээр Нью-Йоркоос нэг л нөгөө яригддаг, эмзэглдэг юм би дахиад сөхмөр юм. Одоо сарын дараа плей-оффт энэ өвжи Анинобиг тоглогч байна. Ядаж унах гад байна. Одоо яг энэний дараа тэр нь бүр тодорхой харагдана. Бид нар өдрөл дөнгөж эхэлж байхад л ярьсан. Хамгийн гол зүйл. Тэгээ одоо маргааш Warriors-тай тоглоно. Тэгээ араас нь бол яг хуваарууд нь тунд авах байгаа. Browns-ны гэмтэл чи 2-7 хоног шүү дээ. 2-7 хоногийн дараа эмчид үзүүлнэ л гэсэн. Гэхдээ одоо яг хизээ эргэж ирэх юм байна. Шагаага их эвгүүл гişгсэн. Амар гიშгсэн. Шагаан баг шатан газар өрсөн шүү дээ. Яг тэр тоглолтыг тайлбарчсан. Lakers-тэй идэх тоглолт шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэр эвгүй. За яг тэгэл Warriors-тай их тоглолт нь хүн хуваарч гэсэн. Араас нь Miami, Spurs, Charlotte, Washington гэдэг тунд давгүй хуваартай байгаа. Азар хуваар гайгүй таарлаа. Яг Portland-тай дахиад энэ сарын сүүлээр нэг тоглоход байсан. Тэгээ Milwaukee Bucks байна. Хүнд гэж хэлэх хуваар. За 4 сар дөнгөж гараад нэг Cleveland-тэйгээ 2 таарах байсан баг. Тэгэл бус нь юу гайгүй дээ. Нью-Йоркийн хувьд бол. Тэгээ энэ багийн тоглогчид чинь маш олон минут тоглоод ирсэн хэрнээ чимээгүй яваад байлаа. Сая нэг хүртэл одоо ашгүй нэг юм манай төмөр хөвөг дуурч эхэллээ. Одоо болио тасгажуулагчаа гэсэн бэлээ. Угсаал тэгнэ шүү дээ. Джон Шарто. Хин Brits. Гарааныхаа тоглогчдын минутыг багасгаад одоо плей-оффтоо биелтийа гэж хэлсэн бэл. Өдөрлөө сайн зургалж ин Brits бол. Тэр финал гараад үтцсэн хүн л дээ. Тэгээ маш сайн Сахилбааттай тоглогч гэж цөмөр ярьжсэн шүү дээ. Тэгээд дасгалжуулагч нь гол нь энийг нь хүлээж авах юм уу гүй юу гэдэг л байна. Одоо авахаас өөр аргагүй. Гэхдээ маргааш бол хэрэгжихгүй байх. Маргааш бол Warriors-тай тоглох гэдэг шүү. Тэгэхээр тийм зүйл болохгүй байх. Үгүй уг нь Warriors-тай тоглох тийм тоглолтын дээр хамгааж ах хэрэгтэй. Энэ бол паддгүй тоглолт байхгүй. Тэр эсрэг баг нь авраг байна уу? Одоо юу байна уу? Улны баг нь ямар ч хамаагүй. Одоо зүгээр эднийх байрлал нь амар ийм секур байрлал байхгүй юу? Дээшээ доошоо байхгүй. Тийм. Энэ нөхцөлд
плей-оффол зураглах ёстой ш дууг нь. Бид нар угаасаа 3-аар гарах юм байна гэдгээ бол аль хэдийн тооцчих хэрэгтэй. Үгүй юу? Бог. Зөв шүү дээ. Одоо Малекс шүү дээ жишээ нь одоо өнөөдөр бүгдийг авчиж байгаа шүү. Тоглох хөөс. Энэ үлрэлийн тоглолт хэн дурсах юм бэ? Одоо жишээ нь Warriors-ыг заавал хожих гэж тоглох хэрэггүй байна. Маргааш бол. Жишээ нь Warriors дээр амраагаад тэрний дараа магадгүй юу юм зүгээр жишээгээр Зүгээр заавал хожих ёстой тоглолтуудаа та байвал тоглолтч болж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ одоо удирдлийн турш чимээгүй байсны эцэст энэ ч одоо юу 10 сар 11 12 1 2 3 бүтэн 6 сарын дараа анх удаага одоо болио тасгаж болгочаа гэдэг үгийг нөгөө төмөр хүн дуугарч эхэлж байгаа. Хүн л юм чинь. Одоо Их зүүн хүн дугарлаа харин. Тий. доороо байгаа багсаас 5 ажлын зүрхтэй байна л да. Тэгэхээр ер нь бол одоо энэ үлдсэн хөнгөө хуваарьтаа сайхан амарцгаагаад авчвал Брансныг эртэл тийм ээ. 5 ажил чинь нийтдээ 10 тоглолтын зүрх гэсэн үг шүү дээ. Өөртөө 5 дараалж чигт нөгөөг нь 5 дараалж хожиж иж гүйцэнэ гэсэн үг. Тэгэхээр чи айгүй секур байрлал, ийм аюулгүй байрлал. Ерөөсөө тийм доороос ямар нэгэн унах ч гэдэг юм уу тийм аюул мэдрэхгүй байгаа шүү дээ. Дээр нь дээшээ шанс байхгүй. Угаасаа. Босныг үүсэх хэцүү. Тэр одоо энэ типс сэлжүүлж хэр ухаантай гэж харъя. За гарааны тоглогчид нь хэдэн минут дундчилж байгааг бүгдээрээ харъя. Тэгээд энэ үзүүлэлтээрээ тэд хэдэж явж байна. За баг баазын 3 4 дугаар дээр л энэ өснөгтийг харуулж ирсэн да. Одоо баг яг л хэвэндээ байна. Энэ одоо FIBA-гийн сагсаар бол 4 үед амрахгүй тоглож байгаа гэсэн үг шүү дээ хүмүүс. Азар хамгийн их хайрлаж байгаа нь Катл байна да тий. 24-т явж байна шүү дээ. Тэгээ энэ том үнийг ч юм бас. Гэхдээ Кат ч харин нөгөө хин ирээд Ачува ирээд Мичтробосын ирснээс хойш ингээ багасчаад байгаа байхгүй. Тэгээ эн чинь Кат ч олон урам уруугаа гэмтгээд бас дундуур нэлийн бэртлүүд авсан шүү дээ. Цөөхөн тоглолт өнсөн ч гэсэн. Ерөөсөө энэ минут гэж байгаад дээ гэдэг чинь энэ хүмүүс маш их ядарна. Ядрахаар би энэ өөрийнх нь хүснэр хөдөлгөө болоод эхэлнэ. Тэн дээрээс гэмтэл бэртлүүд яригдах байхгүй юу? Стресст нь шийдвэр гаргалтууд буруу болно. 48 минутын 38-нд нь тоглоод 10 минут л тоглолтын цагаар амарч байгаа хүмүүс байгаа тоххой Жош Хартвиц хоёр бол лиг тэргүүлж байна. Тэгээ бас нэг зүйл байна. Одоо энэ нэг ахмаг насны гэж хэлж болох уу юу? Энэ тасгалжуулагчид нэг жоохон яхир байх гэдэг ч тээ. Одоо ингэх тусам нэг тэр үгээр нь байхгүй байх гэдэг ч юм уу. Удирдлагын эхнээс энэ сэдвийг ярьсан ч гэсэндээ одоо хүртэл минутууд нь тийм хангалттай багсаж чадаагүй шүү дээ. Плей-оффт яг энэ зузаан бүрэлдэхүүнээрээ орж чадах хэсэг нь эргэлзээтэй л байгаад шүү. Тэгэхээр дасгалжуулагч нь яг ийм сонголт хийх үгүй юу? Бас л эргэлзээ. Одоо ирээдүйд харах хэрэгтэй шүү дээ. Нэгэнт ийм яриа гарчлаа. Би хаана гол би Нью-Йорк хэвлэл мэдээллийн төвүүд над руу бүгд анхаарч байгаа. Би одоо миний шийдвэр гаргах шийдвэр багийн дотоод дүр амьсгал энэ жилийн зураглал дараа жилийн магадгүй миний ажил дээр ч нөлөөлж магадгүй гэдгийг өөрөөсөө ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би зүгээр энэ эмбед ажиллаж байгаа дасгалжуулагч нарыг тим тэнэг хүмүүс гэдэгт бол итгэхгүй байна. Тэгэхээр типс сэлжүүлэгчдийг зүрхгүй байх. Миний одоо типс нэг юмыг бодох хэрэгтэй. Гэтэ өөрөө ч бодохгүй л байх л та зүгээр. Миний бодлоор бол типсийн оронд заяа ийм бүрэлдэхүүнтэй Нью-Йорк Никсийг өөр хинч удирдсан. Энэ байранд нь тоглуулж чадна. Ер нь бол. Тэгэхээр типс нэг сайндаа биш аахгүй. Яг үнэ би ч гэсэн тэрэн дээр санал. Тэгээ гол нь тэр хүн бас бодох хэрэгтэй шүү дээ. Би жилд 5 6 сая 10 саяын цалин авч байгаа хөө. Энэ ажилтлаа би доктортой удаан байх юм. Магадгүй миний эмбед карьер энэчээ дуусгах магадгүй эзэгтэй юм болчиход байна гэдгээ ойлгоод дараа жил ядаж нэг гэрээнийхээ хугацааг дуустал би энэ чинь ажлыг гэж байгаа бол одоо тоглогчдынхаа үгийг ялангуяа тоглогчид дундаасаа хамгийн зөвгөн дуурсан гэдэг нь тэр байхгүй. Энэ чинь нэг ч тоглолт өнжөөгүй маш олон жил тоглолцсон хүн хэлэхээр бусд нь бол окей энэ ч гэсэн ингэж байгаа юм чи бид нар ч гэсэн ядарч байгаа мэн гэдэг угаасаа бүх хүн тийм ойлголт төрнө. Тэгэхээр типс сэлжүүлж шинийг бүх тоглогчдын үг гэж ойлгох хэрэгтэй. Микал Бриц юм биш. Энэ дээр зүгээр нэг зүйлийг би анзаарлаа л да буруу харж магадгүй. Энэ минут багассан юм шүү энэдих. Дунд ч нь уу? Үгүй шүү дээ. Лиг даяараа л багассан. Биш яг өмнөх энэ за 38 8 л байсан баг. Тий. Одоо чинь энэ дээр харахад Брансон. Үгүй тэгээ багасаад лигийг тэргүүлсэн хэвээрэл байгаа шүү. Үгүй энэ Брансон 5-2-ыг багассан юм шүү. Тий, хоёр лидерийнх нь бол багассан. Харин тийм ээ тий. Тий. Тэгээ бас ажиллаад байгаа юм шиг үү. Үгүй гэхдээ хоёр лидер нь бол оноонд л явж байгаа болсоод шүү дээ. Хамгийн гол хар ажлыг хийж зүтгэж байгаа 3 минут нь аимшигтай. Аимшигтай л байна. Тэгээ энэ дасгалжуулагчид чинь бас нөгөө Дерек Роусын гэмтэлтэй ч холбогддог шүү дээ. Тийм тэр чинь нөгөө холбогчийн байрал дээр хөнгөө болцсон уу юу. За үргэлжлүүлээд бүгдээрээ Cavs болон Milwaukee Bucks-ийн тоглолтын таймыг харцгаая. За Cleveland энэ чи юу 15 дахь дараасаа хожлоо. Тийм. Энэ тоглолт нь 16 15. Өнөөдөр 16 болсон. Энэ чи өмнөх тоглолт нь хаа. Гэтэ Cleveland бол үнэхээр бүр өнөөдөр чинь Mitchell-гээ амрааж байгаа л зүгээр Memphis-ийг. Одоо Memphis чинь яг үнэндээ өрөндийн топ 4 багийн нэг шүү дээ.
Тэгэнгүүт Jaren Jackson ирчихэж байгаа өнөөдөр бас. Бүрэн бүрэлдэхүүнээр байгаа багийг Энэ яг нөр ирчихэж байгаа байхгүй. Cavs дээр би зөв нэг зүйлийг онцломоор байна л да. Яг сагсан бөмбөгийн агуулгыг хамгийн гоё хийгээд байгаа байхгүй. Агуулга ганцхан одоо Бостон би яг агуулга бишээ гэж дан шийддэг байхгүй. Тий. Cavs самбарлууд овтлон шидэн самбарлууд овтлон дамжуулна гэнэ сагсан бөмбөгийн одоо хамгийн гой одоо хэрэгтэй элементүүд нь шүү дээ. Тэрийг одоо маш сайн хийж байгаа гэдэг бол Энэ харуулж байгаа баг гэх би юм. одоо Tips-ийг энэ багаас жоохон суралцаасаа гэж бас бодлоо. Garland 30 минут дундчилж байгаа. Jarrett Allen 28.9 минут талбайд дундчилж байгаа гэж бодохоор ч энэ баг чинь зүгээр гарааны тавт нь 2 үйл тоглож 31 минут л тоглож байгаа байхгүй юу? 3 үйл тоглож байна Тий. гэсэн. Чанартай баг тэгээд би бинийгээ нөгөө нөхөх орлох боломжтой хүмүүс байгаад байдаг л та тий. OKC Бостны тоглолтын дээр Tatum жишээлбэл бүх тоглогчдоос хамгийн удаан тоглоснээс ахгүй 41 минут. Tatum-ыг нөхөх боломжгүй л дээ. Нөхөх ямар ч Боломжгүй л дээ. Гэхдээ одоо Porzingis байхгүй байгаа нь бас Tatum-ийн онуудтай явах шалтгаан мөн үү гэл би бас ярилмаар л. Гэтэл Cavs болохоор эсэргээрээ маш олон ашиглах боломжтой тоглогчдтой байна. Ялчгүй бүр дөрөвний нөгөө Бостон OKC гэдгээс ч deep rosterтэй багч байгаа. Үнэ. Гэтэ нөгөө талдаа deep юм шиг харагдуулаад байгаа хүн нь бас магадгүй би Харагдуулж байгаа шүү дээ. Яг ростер бол Kenny Atkinson байж магадгүй байхгүй юу? Тийм. Одоо жишээ нь Ty Jerome гэдэг тоглогч сүүл таан тоглож ирснийг баг мэдэхгүй л хэлсэн шүү дээ бид нэр. Аха. Тэр за хамгийн карьерийн оргил удирдал нь 21 онд OKC тоглож ирсэн үлрэл 12 оноо дунджилж ирсэн ч гэдэг юм уу. Тэгсэн чинь энэ жил Ty Jerome шилдэг 6-т тоглогчид өрсөлдөд явж байгаа байхгүй. Тэгэл одоо Max Strus, сая DeAndre Hunter-ыг яах вэ гэхээр супер солилцоо хийж авчирлаа. Тэгэл ер нь үүргийн тоглогчдыг бодохоор өөр багууд дээр энэ үлрэлшиг ингэж тоглож чадаагүй хүмүүс байсан баг. За тэгээд 56-10 гэсэн амжилтанд энэ баг хүрсэн 15 дараалсан энэ хожил нь Сансаас хойш сүүлийн 10 гаруй жил байгаагүй юм амжилт байлаа. Өнөөдрийн 16 дараалсан хожил нь юу болсон? Багийнхан түүх рекорд болсон. Зөөц. За энэ дээр 15 гэж харагдаж LeBron их байхгүй. LeBron-той үед Байхгүй биш үү шүү. баг 16 тэгнэ. Тийм л явах та. Хожил нь. Түүхийг харах юм бол өөр тийм боломжгүй л. LeBron Kyrie Энэ багийн удирдал яаж ихсэн бэ гэхээр 15 тэг гэж эхлэв. эсвэл 8-9 оны Cavs юм болоо. Тэр үчиг бас нэг хэд хожоод идэх санагдав. Тийм баг. Магадгүй бас LeBron-той л гэсэн үг шүү дээ. LeBronтой Тэгээ 6 4 гэж яваад Anderson, Warren Joe, Booby Gibson гэсэн зүйл гэсэн. дараа нь 12 тэг. Дараа нь 6 6. Тэгснээ 16 тэг болчихж байгаа юм. Одоо энэ дараагийнх дээр үргэлжлэх магадaltaй. Нөгөөдөр Орландо гэртээ үлээж аавна. Тэрэн дээр магадгүй Мичелтэн тоглох бах. Өнөөдөр бол амраацсан. Тэгээд эхний 65 тоглолтын дараа 55 хожил авсан түүхэнд 7 дахь баг. Сайн байна оо. Үнэхээр онцгой удирлаа. Би тэг өнөөдөр ер нь Memphis Days-ийн тоглолтоос нь л бодлоо. Угаасаа Бостонтой л өрсөлдөх юм байна. Бостон бол зүгээр хядах юм байна. Бүстэй бол. Одоо бусдыг бодохоор ч тэгээд яг өрсөлдөх баг энэ хоёр багтай байхгүй уурлаа ч л та. Нью-Йорк нэг орж ирвэл ер нь завсраа. Ер нь гэхдээ хэцүү юм билээ. Яг Бостон 2 онд эхлэв үзэн л дээ. 2 3. Тэгээ хамгийн гол нь Cleveland ч өөртөө ингээ нэгээр гарчиж байгаа болохоор бүх даваа тал эдний төлөв явчихад байгаа байхгүй. Талбайн даваа тал өрсөлдөгч багийнх нь арай Бостонтой, Нью-Йорктой харьцуулахад арай сул өрсөлдөгч нь Cleveland дээр уучраад таарна шүү дээ. За Cleveland-ийн аварга авах магадлалыг онцлсан үст. 8 сард 2% байсан юм байна шүү дээ. Бас хурдтай л байсан юм байна Тийм бас бид нар ч бүр 2% биш байх гэж л ярьж ирсэн баг тий. Өдөрлөг хэлж явах тий. тий. 16 автай. Одоо 16.7 автай. Энэ бол маш өндөр өв биш 16 Тий. 100%-ийг 30 багт хувааж байгаа хөв шүү дээ. Тий. Тэгэхээр чинь Бараг 5-1-ийг нь авах гэдэг шүү Тий. дээ. 6-1 юм ч юм уу. 6-1-ийг 6-1-ийг нь авсан авсан гэсэн үг шүү. Тэгэхээр одоо юу гэдгийг Boston, OKC, Cleveland за магадгүй Denver Lakers, New York ч юм энэ 6 л байгаа бах тий. Тий. Тэгэхээр контендер баг мөн л гэж харагдаж байна. Тэгээ эхний 50 65 тоглолтынхаа араас 55 жил байгуулсан баг хамгийн сүүлд Warriors байсан юм байна. 16 онд финалд хожигдсон. Spurs ус байсан юм байна шүү дээ. Түүхэн золиослсон тий. Тий. Финалд хожигдсон. Бусад за тэр 16 онд Spurs ус байсан юм байна. Энэ удаа хинтээ Spurs юм. Энд гэхдээ 6 он байж магадгүй шүү. Графикч алдсан байж магадгүй. 16 онд Warriors Spurs хэр чин хэцүү үстэй. Spurs-ыг бодохоор Кавай маа. Кавай л байсан юм. Кавай ч нэг баг гიშгдэг гიშгдэг дараа жил нь
гიშг. 16 жил гიშгдэг юм шүү баг. Баг тийм юм байна да. Нөгөө хожиж явж байгаад гიშгээр заа бачуулаад бол Баг тийм. тэрл юм байна тий. Тий. Тэгээ Кливлендийн энэ амжилт дээр бас нэг онцлох ёстой зүйл нь одоо MVP өрсөлдөөн Доноvan Mitchell нэлийн хойгоор явж шүү дээ. Тэгэхээр багаараа нэлийн сайн тоглоод багаараа үсэн дэвжээд дасгалжуулагч нь ч тоглогчдтойгоо зохицоод ер нь бүр яг юм баг гэдэг одоо үгийн утгыг ойлгуулж байгаа лиг Одоо надад хамгийн сүүлийн 2004 оны Detroit-ийг санагдуулж байна. Bad Boys. Тий. Багаараа тоглолдог. Багаараа тоглолдог. Яг хөө MVP-гээр нь яга хогоор явж байгаа зүгээр тайлбарлчих тий. Шэй нөдлөн ч гэсэн баг 8 байсан. MVP-гээр нь нэг хальт орж ирэл нэг ингээ одоо энэ жилийн шиг юм байгаагүй шүү дээ. NBA MVP-г яаж өгдөг вэ гэхээр дор хаяж нэг 2 3 үлрэл яг тэр нэг юм багаа амжилтын үед ихний дөрвөөр өөрийнх нь хувийн амжилт ингээд байнга тогтмол одоо 25-аас дээш оноод тэдээс дээш самбар тэдээс дээш ассист гэдэг яг нэг MVP-гийн өрсөлдөөнд орох статтайгаар тоглож байгаа үнийг ингээд медиагаар ингэж оруулж ирдэг байхгүй. Тэгэхээр одоо эн чинь Кливлендийн хувьд энэ жил анхных нь үлрэл Доноvan Mitchell-ийн ч гэсэн хувьд стат нь бол нэг тийм айхтар яг нэг 30 оноотой трипл дабл мабл тэр хэмжээнд байхгүй байгаа шүү Нэг тийм хайлайт юм доо Mitchell-с байхгүй. Тэгэхээр орж ирэх нэг хүн чирээд энд авчирсан биш багаараа зүтгэж байгаа болохоор тийм. Хин ч амарсан тэр тоглолтод Кливленд хожиж чадчих байгаа байхгүй. Ялангуяа Mitchell амарсан ч гэсэн. тий. За үргэлжлүүлээ бүгдээрээ орнод бусынхаа хүснэгтийг хамтдаа харцгаая. Тэгээд эхний 3 байрт одоо улирлын туршид бол огт өөрчлөлт орсонгүй яг л энэ хэвээрээ 21-7-ыг ардаа үтлээ дээ. Ингээд яваад дуусна. Дараа нь 3 ч бараг адилхан юм шиг. За одоо ч ингэж яваад дуусах шинжтэндээ орчлоо. Одоо Нью-Йорк шансгүй байгаа сте. Дээшээчгүй доошоочгүй. Тийм. Тийм байна. Ерөөсөө одоо торндын бусад багууд 4-р байрын төлөө л алдцах болчиход. Ялангуяа тэр 4 5 6-гийн 3 бол Адилхан биш тий. 4-р байраар гарах нь ер нь 4 5-аар гарах нь их чухал байна. Яг тэгэхээр энэ 3 чинь баг хоорондоо л таарах болчиход байна шүү дээ. 4 5-аар гарсан. Тэгээ 2-р шатаа бодохоор Кливленд байхгүй. Бостоноос арай Кливлендэн дээр гэж бодтол бах та. Индиана Бакс хоёр ер нь юу гэл үзэх юм. Ихэнх багийн тооцоололт арай Топоо дээр гэж Арай Бостонтой Кливленд таарснаас Кливлендтэй үзье гэж л бодох байна. Гэхдээ орнод бүсийн хүснэгтэд одоо унах одоо юу сонголтын төлөө өрсөлдөж байгаа багууд нэр олон байгаа юм шүү. Бүгд л ер нь унмаар байгаа даа. Бүүсээс доошоо тий. Мэдгүй дээ заримдаа энэ Шарлот Вашингтон энэ чинь нэг хожижод ах юм. Нэг сонь тоглолт хийгээд. Одоо сүүлд тэр Вашингтон чинь дээр явж байгаа нэг багийн ухаан хийсэн шүү дээ. Орландог хожижлоо. Детройтыг шүү дээ саяхан. Тий. Өчигдөр өнөө уржигтээ Детройтыг хожицсан шүү дээ. Гэтэ яг гоо яагаад тэгдэг вэ гэж зүгээр бас бид нар бодох хэрэгтэй шүү дээ. Би бол тэгж л боддоо энэ хичнээн муу баг ч гэсэн тэнд байгаа нэг хүмүүс чинь одоо Монгол мөнгөөр бол хэдэн 10 тэрбумын гэрээтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэр нэг онооныхоо улирлын дунд ч хадгалах дараагийн гэрээнд нөлөөлөхөөс эхлээд нөгөө агент нь шахаж байгаа шүү дээ. За энэ нэг бүх нийтээр гарч байгаа тоглолтын дээр чи нэг ингээд тоглолтоо сайн тоглолчих те. Эн чин дараанаас хайлайт майт 9 шүдийн гэрээ контрактын дээр хэрэгтэй гэдэг. Тэнгүүдийн NBA-ийн төвчний одууд чинь нэг тоглолт бол аваа явуучих хэмжээний одууд бүгд байгаа шүү дээ. Ер нь тоглолттой өдөр нь тааруул аль нь цалигаа хожиж болох уу цохог. Тэгэхээр цаана маш их мөнгө эргэлж байгаа учраас тэгэл тоглоно л доо муу ч гэсэн. За ингээд орнод бүсээр сонь сайхан юм байлаа энэ түрээд баазар нэвтрүүлгийн хэсэг хугацаанд завсарлуулын үзэгчтэй эргэж ирэхдээ бид өрнөдийн өрсөлдөөний талаар ярилцах болно. Шууд дамжуулалтын хамтран ажиллагчаар хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. Эргэн тавтан морил үзэгчтэй баазар та бүхэнд энэ улирлын 21 дахь дугаараа хүргэж байгаа илээ. За энэ 7 хоногт бас нэгэн реват тоглолт болсон Sacramento Kings Golden State Warriors учраа тааран тоглолоо. Тэгээд энэ улирлын Чи одоо сая тэр ихний хэсэг дээрсэн Бостон 63 шидэж. 63 гэдэг чинь нэг багийн баг 7 хоногт хийж байгаа 4 тоглолтондоо ч шидээд хүрэхгүй Хуучин бол Нэг 15 жилийн өмнө. За тэгээ Стефен 3000 холын зан шидэлтэй яас хийж авсан юм бэ гэхээр анх орж ирсэн цагаас эхлээд эхний үлрэлт нь 166. Энэ шидгээ болоогүй юм тий. 12 онд нөгөө шагаагаа гэмтээдэг үлрэл 55. За тэгээ бусад тэр шарууд нь бол үлрэлийг тэргүүлсэн үлрэлөөч юу. Хэдэн онд 12 удаа гинөө. Тэр нөгөө гэмтсэн үлрэл 20 он. 20 он тий. За хамгийн өндөр байгаа нь 15-аас 16 оны. 402 402 шидэлтийг. Тэгэхээр энэ Warriors
Ингээд нөгөө Кливлендийг тодтогоод байгааз. 73 шүү дээ. 73-9-тэй финалд Тэр нэр үнэхээр ба Cavs-ыг яригдахаар сэдвтэй. Стефи энэ шидэлттэй үлрэл дээр хүртэл яригдж байгаа. За тийм энэ жил 253-ыг өнөөдрийн байдлаар хийцсэн байгаа юм байна. За 300 бол хүрчихлээ. Маш амархан хүрх. За тэгээд энтэй хамгийн их зэрэгцэж очих боломжтой одоо цаг үеийн залуу тоглогч гэвэл би бол Wemby байхаа гэж бодож байна. Тийм, Wemby ч нөгөө хамгийн урд нь 100 шидэлт оруулсан гэд эхэлж байгаа тий. Тийм, сая гэмтэх хүртлээр бас нэлээд болцсон байсан шүү. 300 лав гарсан байлаа. Гэтэ Стеф шиг одоо доктортой тоглох гэдэг чинь бас амар. Консистент байтал чинь амар. Хамгийн хэцүү дэр л дээ. Хамгийн хэцүү юм дэр. За түрүүний нөгөө яриад л нэг орно шүү дээ. Од болгон орой болгох эдгээр чинь хаант хийж байгаа. Ангуучлах гэж эсрэг огно. Тим юм дээр энэ олон үйлрэл ингэж тоглоно гэдэг чинь өөрөө хэр баргийн аав юу гэж чадах юм биш л те. Тэгээд 7 хоногт нөгөө Куминга хүрээд ирлээ. Тэгээ Warriors-ын дараалсан амжилтууд гэрлийн хурдаар дээршилсэлдээд одоо хүснэгтээ 11-ээс одоо 6 мургаар орсон баг шүү тий. тийм. Одоо 5-4-өө бодцсон явж байгаа цаадалж байгаа. Тэгээд дээр нь Жимитэй 13-1 болчихоо да. Тийм баг. Ер нь бол тэр чинь энэ баг угаасаа гэрлийн хурдаар дээршилж байна. Ядж яхад нөгөө дээр нь явж байгаа Lakers Memphis хоёр нь уналттай болчиход байна. Ялангуяа Lakers тий. Тэгэл л та бас хоёр. Өнгөрсөн 7 хоногт ярьжсэнээс бүр ингээ оронгоор нь хэрэгчлээ. Бэртлэмжээр нэгдэг байхгүй дээ. Тийм ээ. Гайгаад Хамгийн Би хардаа Даалсан жишээ ш хамгийн өрхөн жишээ. одоо дээгүүр явж байгаа багуудыг харахаар хинч Кливленд тооцоолж чадахгүй ганц юм баггүй. Кливленд ерөөсө гимтэлгүй байгаа юм уу? Тийм. Тэр чи одоо багийн амжилтыг гол төлөхөр шүү дээ. Бостон бас гимтэл маш багтаа байгаа. Гол тоглогчд нь ялангуяа. За яг хоо Порзингс л байна тий. Порзингс хүнд гэмтэл бол гайгүй шүү дээ. Дийлэнс Одоо сүүлийн тоглолт нөгөө нэг нон ковид дийлэнс гэдэг байгаа. Тий. Нэг тийм оншин тодорхойгүй өвчцөө гэдэг байгаа. Тийм. Гэтэ viral вирус гэдэг байгаа тэр Тий. чинь. Америкт энд дэлгэрж байгаа вирусын гаралтай л өвчин гэдэг. Тэгэхээр гимтлээсээ аюултай биш үү? Гайгүй шүү дээ. Гэхдээ тэрийг амархан имжилчих واخ уу. Тэгээд плей-офф дээр Порзингс бэлэн байж ах бах. Тэгээд за Нью-Йорк одоо болтол гимтэлгүй тэсэл байна. Хамгийн гимтэх магадaltaй Бранс битсэн шүү дээ. Тэгээ одоо хамгийн ихэнд Бранс гимтэж байгаа байхгүй. Гэтэ азар бас урт хугацаанд биш. Тэнгүүд чинь дорндын энэ гурав Детройт бас адилхан гимтэлгүй байгаа. Энд Милоки адилхан гимтэлгүй байгаа гэдэг чинь амжилттай байгуулт нь гимтэлгүй байгаа байхгүй. Яриач бидний яриач бэртлгүүг нь яриад байгаа шүү дээ. Бэртлгүүг тооцоо. Тэгвэл чинь нэг бэртлэг гаргахад ингээ бүх юм оронгоор шүү. Шаад өөр болно. Мемс дээр жишээ сая 60 Жексон бэртээд 10 оноход л хэцүүж байгаа. 4 6 3 7 молоо гэж тоглосон шүү дээ 10 тоглолтод. Хэцүү. Лекс бас адилхан юм. Лебронг Лекс гэж бодохоор ч дутах болчихсон. За тэгээ энэ 7 хоногт Миннесота Timberwolves Denver Nuggets-тай тоглолоо. Өнгөрсөн жилд бас плей-офф шуугантай тоглолтуудыг бидэнд үзүүлж байсан хоёр багийн учраа байлаа. За энэ сүүлийн 15 тоглолтод 10-т нь Миннесота ойдсон юм байна. Денверийг. Уг нь аргалчтай юм байна. Ер нь дандаа аргалт юм байна. А тэгээ сүүлийн хэдэн тоглолтын дараалал. Сүүлийн энэ өдрөлд шүүрдчихлээ шүү дээ. Денверийг Миннесота ч. Тэгээ яаж яхад яг энэ тоглолтын дээр нь Гобер нь ирж таарж маарж бас л. Гобер энэний өмнөх тоглолтын дээр ирсэн л дээ. Лэнэрийн талбай дээр шүү дээ. Тэ. Тэгэхээр нөгөө Антони Эдвардс ч гэдэг юм уу энэ тоглогч Йокичийг хожих маш их хүсэлтэй тэрийг л байнга хийдэг юм байна. Чаддсан юм байна. Тэгээ Денверийнхэн ч бүр тэрийг хөлөө зөвшөөрсөн мэт юм дараа нь Йокич ярьсан байлээ. Миннесотагаас холхон байсан дээр хөө. А энэ удирлын хамгийн супер формтой хэсэгтээ одоо яг энэ баг ирчээд байна л да. Энэ хоёр тагалт 8 дараалал болчихсон байгаа юу? Тий, тоглолт таарахгүй байна гэсэн юм баг. Рэндл чи Йокич мөргөж орж балсан шүү дээ. Оранж чирэн верталта бухар шиг л. Тэгээ энэ удирал Миннесота огтхончтой ингэж олон дараалал сойжлыг аваагүйс нэг 5 дараалж нэг удаа л очсон байсан санагдчих. Тий. Миннесота плей-офф одоо бүх багийг Денвергээ бодоод их юм бол бүгд нь очих юм шүү. Уг нь бол дааж бүх багт нь Йокич байхгүй. Ийм баггүй та. Наач ерөөсө Гобер шүү дээ. Тий. Гобер ч Йокич дээр бид нуруугаар өндөр хөдөлгөөн ойролцоо болоод байгаа байхгүй. Бусад баг дээр Миннесота яадаг гэвэл Гоберийн сул тал болгох шүү дээ байхгүй. Дроп хамгаалалтай. Тэгэхээр тэрийг одоо Назрид болгоод жоохон солимоор тий. Одоо жишээ нь би одоо хамгийн сүүл жишээ нь бодож байхад тим өөрчлөлт хийжсэн Lakers, Bavlin Lakers байхгүй. Дрейк Вогл хийжсэн. Эхний плей-оффын эхний шатанд яг өндөр баг дээр Денвер дээр шүү дээ. Денвер дээр Dwight Howard, Javel McGee хоёрыг ашиглаад Houston-тэй 2 дугаар шатанд таарахтаа билүү бүсийн финал таарахтаа тэр хоёрыг 1 ч минут талбайд гаргаагүй байхгүй. Тэгэхээр тийм өөрчлөлт тасгажуулагчаас бас хэрэгтэй баг шүү. Тухайн өрсөлдөгчдөө тааруулж ситуацаас хамаарат хэнийг тоглуулах уу гэж шийддэг. Гобер бол Йокич дээр гой болоод байгаа байхгүй. Тэгэхээр Миннесотагийн хувьд
Одоо Лекс Мэкстэй ч юм уу таарал Гобер авцсан дээр байхгүй. Тий. Намхан одоо Тэгвэл бас Дон шал- Чичтэй багийн эсрэг бол тий. Тий, Рид Мид ч ингээд хамаагүй болчиход байгаа тий. Йокич тэгээд энэний өмнөх хоёр багийн тоглолтын дээр 3 самбар авцсан байсан шүү дээ. Миннесотагийн эсрэг. Тэгэхээр тоглолт А таарсан. би нодлон санаж байна. Юу хоёр Миннесота Далс хоёр таардаг шүү дээ. Тэгсэн чинь би Далс хожно гэд ярьжсэн. Тэгсэн чинь их л юу талтай байсан. Уус Миннесота сайн байсан. Денерийг нухаа айцсан байсан чинь. Нухаа Үсийн айцсан. финал. Тэгвэл Далс яаж Гобер гаргаж өгөөж Лукагийн бүх тоглолтод орчиж байгаа. Тий. Гац заслаа авгал Гобер ирэхгүй шийдчин ирэхгүй бол ирэх юм бол хажуугаар гараад орчих. Тэгээ хүн татгал ийш үнээс олч ингээд юусэн. Фигэр бол ингийн юмнууд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрэн дээр дасгалжуулагч бас яг хөө мэдээд солилцоонд хийгээд Гоберыг авч исэн л та. Тэгтэл ер нь Гоберийн минутыг өшөөж багасгах хэрэгтэй байсан. Тэгээ Юунда тааруулах Миннесотаг та тэгээд плей-офф яана гэж бодож. Дэнэртээ таарал дээггүй шүү дээ. Тэгээ. Үгүй ээ. Ер нь бүтэн плей-офф финалд чадахгүй. Финал бол яаж болох. гэдэг. Одоо би энэ бол 7-8-аар гарах шинжтэй байгаа Миннесота. 8-аар гарах юм бол таандарт бол хожигдно. 7-оор гарах юм бол харин Денерийг хожиж мэднэ. 6-аар бол орох боломжгүй байгаа шүү дээ. Ерөөсөө 7-8. 6 нь одоо Warriors бүр дэвшилсэн байгаа. Гэтэ Миннесота би бас ингэж бодод. Денер юм уу? Гокесээ Удирлыг амар муу эхлүүлсэн шүү дээ. Тий. Тэгээ одоо ингэж өсөж явсаар агаад одоо Гобер нь чирлээ. Одоо яг нэг пик үе дээр ирж Яг нэг гоё үе дээр плей-офф орох гэдэг шүү дээ. хамгийн Та нар бол ойрхон ягаад форм ч дээр удахгүй. плей-оффтой тулах гэдэг. Миннесота. зөв миний бодлоор шүү. Та нарыг бол ягаад ч очихгүй Денерийг нь хожиж мэдэн шүү. Миний бодлоор бол Денертэй плей-офф таарчаасан. аюултай байх Аюултай, боломжтой. аюултай. Гэтэ Конлиг бас их юм амарна. Майк Конли нэлээд ахмад тоглогчлцсан. Конли зүгээр орой болгон оноо авалтан дээр биш юм ахад тэр нэг бөмбөг хуваарлалт тоглолтын хэмнэл өдөрдох тал дээр л туршлагаа тоглож байгаа хэрэг гаргачих юм бол Джейден Мактанаас сайн үлрэл явж гин. Маш сайн сэлгээтэй байхгүй юм. Тэгээд Өнгөрсөн Назрид жилээсээ, тий. амар их юм Жулиус Рандл давгүй байгаа тий Энтони Эдвардс уус юу ярих вэ? Миннесотаг энийг даваа юм өнгөрсөн жилээсээ сэлгээгээ сайжруулсан. Донто Ди Винченцог авчирсан. Микель Александр Микель Walker. Александр Вокер сайн тоглож байна. Назрид. Назрид байна. Тэгэхээр чи энэ багч нь яг ашиглах боломжтой үндсэндээ 8-9 хүн байгаа байхгүй. Яг плей-оффын ростертой бол. Тэгээ Рендл зогцохгүй юу гэж ярилцаадсэн. Одоо ер нь учраа болоод нэг баг болоод эхэлчихлээ шүү. Тэр Рендл ч өөрийгөө статусаа Тэгээд жоохон ойлгож байгаа Энэ шүү. багийн зорилго чи юм байсан байхгүй юу? Авраг болох зорилготой байсан байхгүй. Денер гэж. Одоо тэгээд Катыг солиод ирсэн чи авраг биш зүгээр плей-офф өрсөлдөө үзүүлэх юм яригдчих эхэлж байгаа байхгүй. Тэгээд Тэгэхээр чи энэ багийн амжилтын хувьд бол хойш алхацсан. Тий. А зүгээр санхүүгийн хувьд бол урагш алхсан л. тэр Рэндлиг ер нь хин одог хэлсэн. Нью-Йоркийнх нь л тэгж харуулчихгүй юу? Харин тий. Нью-Йоркийн хэвлэл мэдээлэл тэгж харуулчих чадахгүй юу? Рэндл хизээч од байгаагүй юм. Уул нь бол яг Каттайгаа нэг жижиг одоо баг Дивинченцо ч юм уу жижиг өөрчлөлтөөсөн бол бас бүр Тэгээ Кат өөрөө угаасаа амар алхсан баг. За Йокич ингэсэн юм аа. Хин нэгэн чамайг байнга зодддог бол энэ тухай сайн бодох хэрэгтэй гэж Миннесотагийн тухай хэлсэн. Сүүлийн үед бид амар нэр зураггүй. байнгын зодуулж ийн гэж Миннесотод. А хомслуулсан байна. Габери хомслоо Энэ шүү нөгөө нэг энэ Йокич нэг хомслуулаад зодуулаад байгаа тухай яриа биш шүү. нэг багт байн хожидод бодох. Энэ баг нэг баг бидрийг одоо байнга хаарсан газараа болгоно зодоод штэ. Одоо бид нар жоохон энэ Олох байсан нэрээ Миннесотагс дээр. нухацтай бодож үзэх хэрэгтэй юм шүү гэж хэлж байгаа байхгүй. Бодох Энэ бол хэрэгтэй багийнхандаа хандаж хэлж байгаа. Тийм бодох хэрэгтэй гэдэг нь айгүй зөв. Багийнхан бүхэн бодох хэрэгтэй. Яг хожидод байгаа тухай. Яагаад бид нар энэ багийг барахгүй байна? Энэ үлрэл жишээ шүүрдүүллээ. Өнгөрсөн жил плей-офф хожигдсон. Өнгөрсөн жил үлрэл бас дутуу тоглосон. Жиг Йокич хард дарсан зүйл болчиход шүү дээ. Йокич тэгээ яг цагаа болоод айгу зүү үгээ багийнхандаа хэлчихэд байх юм а тий. Одоо хаалаа шүү дээ. дараалсан хожлууд аваад авах үедээ хүртэл бид нар өөрсдөө сайн баг гэж бодох болоогүй. Бид нар яг Царайндаа жоохон байна хараа буухантай багуудтай шийдсэн. тоглосон. Өнгөрсөн үйлрэлд бол бүр Йокич бүр аюу хүнд хожигдол болсон. Тэгсэн. 20 оноо хожиж явж. яг зөв. Тэгээ дөрөвдүгээр үед байруулаад. Тэгээ доор нь орохоор чи даа чи бүр чиг дахин Тэгээ Миннесота яаж ороод ирж байгаа байхгүй. Яг молторох үгүй шийдэх тоглолт байсан шүү дээ. Тэгээ бас саяны үг бол багийнхандаа хэлж байгаа үг мөн. Гэтэ бас давхар Майк Млоун л тасгалжуулагчтай магтаал байдаг. Ингээд яг хожигдоос сурчаад наадад ч хожоос сурчаад яагаад өөрчлөлт хийхгүй байгаа юм бэ? Нэг юм жижиг юм хийлдэ бодолтоо та нарын ажил штэ гэдэг утгаар хэлээд байгаа. Уурыг тархитсан да. Тэгэхээр Йокич маш ухаантай байна. Йокич харж байгаа гол нь тасгалжуулагчтай баг бодоод үнэхээр харах нь үгүй юу? Йокич тэгээд бас эн чин одоо надад тусламж энэ яг Миннесотагийн эсрэг бол надад та нарын тусламж хэрэгтэй биш үү гэсэн үг. Яг үнэ. Би бол хийдгээ чинь. Тий. Зүгээр энэ дээр нэг жижигхэн деталь юмнууд дээр зөрүү гараад байгааг ойлгоод байгаа байхгүй юу?
энэ багийг хожиж чаддгүй гэд хэлэхэд одоо жишээлбэл Жижер эдэг 2 шөнөөргүй оноод чамаагүй заавал хожих гол нэг юм боловсруулад байна шүү дээ. Тэгэхээр Йокич яг одоо яг дасгалжуулагчаас нэг юм хүсч эхлэдэг байгаа юм шүү тий. Бид нарт арай өөр арга барилаар тоглуулад өгөөч. Ялангуяа Wolves эсрэг гэдэг чинь. Харин тийм. Одоо зүгээр бодох хэрэгтэй гэсэн тэгэл чи өөр дөр төсөөлөхгүй ингээ чи өглөө болгон ажилдаа ирэхдээ ингээл нэг хүн зодуулаа л. Чи яаж тэрнээс мултрах тухай чи тарих байнга ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэр тухай л яриад байгаа. За үргэлжлүүлээд энэ 7 хоногийн бас хамгийн сонирхолтой хэсэг Денвер Nuggets-ийн хоёр дараалж тоглосон. За тийм ч учраас хэн нь MVP вэ гэдгийг асуултын хариултыг хайж болох тийм хоёр тоглолт байсан гэж харж байгаа. Тэгээд энэ хоёр тоглолт хэрхэн өрнсөн юм бэ? Эхний тоглолт хоёр дахь нь Энэ харин хэд дэх тоглолт нь байна? Эхнийх нь хоёр дахь нь. Эхнийхтэр нь бол OKC хоцсон. За энэ хоёр дахь нь ч гэж магадгүй баха. Хоёулаа л OKC-ийн талбайд болсон тоглолт. Тэгээд Westbrook-ийг айгүй гой хүлээж авлаа. OKC-ийнхэн хоёр тоглолт. Westbrook бол Oklahoma хотын домог штэ. Энэ хэдийгээр өөр баг тоглож байгаа ч гэсэн сүүлд юу гэлээ? Хувьяасаа бараг 10 хэдэн сая доллар гэсэн үү? Thanks. Oklahoma-д хөрөнгө оруулалт хийж байгаа юм билээ. За тэгээд тоглолтын хувьд бол эхний тоглолтын дээр OKC ер нь илүүрхэд хоцсон. За Shea тэр тоглолтод хийдгээ хийсэн. 40-оос дээш оноо авсан. Тэгээд хоцсон. За дараагийн хоёр дахь тоглолтын дээр бол харин MVP-гийн яриа дуусах болоогүй шүү гэдгийг Йокич харуулсан. Тэгээ тоглолтынхоо дараач Йокичи хэлсэн ярилцлага миний анхаарлыг их татсан л да. Йокич юу гэсэн гэхээр MVP-гийн яриа эхлээд хойш нь тавьчих. Эхлээд энд өрсөлдөж байгаа миний тухай яриатай. Би сүүлийн 4 үлрэл бүх жилд нь MVP-гийн түвшинд ингэж яригдаж тоглож байгаа MVP авсан үлрэлүүд байгаа. Эсвэл MVP-гийн рейс дээр одоо дандаа ихний 3 дотор явчихсан үлрэлүүд байна. Гэтэ би яг миний мэдэрч байгаагаар бол Йокич өөрөө хэлж байгаа. Миний мэдэрч байгаагаар бол би энэ жил өөрийнхөө карьерийн хамгийн сайн сагсан мөнгөд болж байгаа жил болж байна. Тэгээд надад энэ хангалттай. Надад тэр шагнал одоо падгүй. Тэр залууч гэсэн сайн тоглож байгаа. Гэтэ би бол дэлхийн хамгийн шилдэг сагсан мөнгөч өөрийгөө мэдээд байна. Би дэлхийн хамгийн сайн сагсан мөнгөд тоглож байгаа. Гэдгээл би мэдчихэв. Энэ Денверийн хоцсон тоглолт юм шиг байна да. Тийм ээ. Тэр одоо юу гэсэн үг юм гэхээр тэгээд би бол угаасаа та нараас бүгднгээс ч илүү тоглож байна яг тоглогч өөр. Наа шагналч надад бол нэг чухал биш ээ. Гэтэ яг надгүй бол сонирхол юм гэж зурдгаар. Тийм ер нь бол нэг талаасаа. Одоо жишээ нь би яг хуу шагнал авуул мэдээж гоё авна л гэж. Ахгүй бол гэтээ яг тэр залуу гэдэг нь одоо Shea-ийг л хэлж байгаа юм л та. Тэр залуу ч гэсэн хүртэх хэрэгтэй. Тэгээ авал тэр залуу авна л үсттэй. Гэтэ яг би бол ямар ч үсэн энэ жил карьерийнхаа хамгийн сайнаар тоглож байгаа шүү л гэж хэлээд байгаа. Тий. Одоо бараг 30 оноо трипл даблын тийм шүү дээ. Одоо Оскар Робертсон Westbrook хоёроос хойш хаанхны үзүүлэлт болно шүү. 28.1 оноод нь дундч байгаа шүү дээ. Тэгээд 10-аас дээш самар 10-аас дээш ассист. Сүүлийн үеийн нэг хэдэн тоглолтын дээр жоохон оноо нэг 26 оноо аваад нөгөө дунд чинь жоохон багасаад байгаа. Гэтэл амар шүү дээ. Гэтэл сүүлд чинь 30-20 хийлээ шүү дээ энэ. Чир чи одоо утгагүй юм байна тий. Ямар PlayStation тоглоод байгаа шүү дээ. За тэгээд энэ хоёр энэ жил энэ үйлрэл 4 удаа учраа таанан тоглосон. Хоорондын харьцаа нь 2-2 болсон. Тэгээ оноо авалтаар Shea илүү байсан. Харин бусад үзүүлэлтүүдээрээ бол Йокич илүү байна лээ. Тэгээ ер нь хоёулаа л өгж байгаа ярилцлагууд энэ трийг анзаархаар хоёулаа л үнэхээр энэ шагналыг маш их хүсэж байгаа хоёр хүн. Одоо тэгээд ичи орж байгаа MVP ийм амар өрсөлдөөнтэй байсан юм тий. Ард нь явж байгаа хүмүүс нь хүртэл. Одоо ястаа тэгээс л Янис гэл. Тэ мэдгүй одоо. Би бол ястаа одоо нэг хэсэг зүгээр за удирдлийн бүх одоос өмнө гэхэд бол Shea л гэж бодож байсан. Одоо би зүгээр өөртөөгөө зөрчилдөөд эхэлсэн. Яагаад Йокич авч болохгүй юм гэж бодоод эхэлсэн. Аргагүй л манай найрлагч ирэх болгонд манипуляц хийж байгаа л. Надад бол бүр байнга штэ. Танаш MVP авах. Уулзвал хүнд нэг өөр үнцэг гаргацсан. Гэтэ тэр нь дандаа Йокичийн тал юм байгаа. Гэхдээ бас буруу биш үнцгүүд байгаа даа аахгүй. Зөвхөн шууд боддоо. Тэгэхээр муугаа манипуляц хийлгүүлээд байгаа аахгүй. Харин тэ гамбаг жоох юм болдуулж ижил энийг бодохгүй л ерөөсөө болохгүй. Энэ харин гэхдээ би өөртөл нэрээ одоо өөртөө зөрчилдөөд эхэлсэн энэ дотроо. Зүгээр нэг давуу юм нь OKC нэгт л яваад байна л да. Арай тасархаа нэгт яваад. Тэргээрээ л давуу. Түүнээс биш Денвер ойрхон тий. Одоо жишээ нь өнгөрсөн жил шиг багхгүй юу? Өнгөрсөн жил чинь удирдлийн сүүлчийн тоглолтын дээр
OKC нэг рүү орсон шүү дээ. Тэгсэн. Тийм байхад бол Йокич авч болно Тэ. гэж бодоод байгаа байхгүй. Дотроо одоо зөрчилдөөнөө нэг арай шей талд шийдий гэж бодвол. Шээ одоо шээ явах бас яах вэ? Бостон талбай дээр нөөж үүж байгаа. Аваргуудыг хожлоо шүү дээ. Шэй байхгүй өвксийг бүр төсөөлөхөө аргагүй байхгүй. Гэхдээ Йокич байхгүй дээр нь бол бүр жалах шүү дээ. Гээ бас яах вэ? Гайгүй шүү дээ. Хожихгүй ямар ч баяг. Ямар ч байг хожихгүй. Хожихгүй. Нэр. Тэр хүмүүсийн чинь хэн тоглуулад байна гэдэг чинь өөр том юм л да. Яг ямар ч багийн ч хаашийн нэг Юта Вашингтон хоёрыг бол хожих баг. Бусдын бол хожихгүй. Бараг хожихгүй тий. Йокич бол бараг хожихгүй тий. ÖКС шэйгүү бол харин хожиж шүү. Йокич бол бараг сэлэнг бодносыг хожихгүй тий. Нэрээ шүү. Хэцүү шүү нэрээ. Би бас тэр талаас нь ботхоод тэгээд зөрчилдөд байгаа маа. За энэ яриа бол ямар ч тач энэ 7 хоногт бол огтхон ч дуусаагүй тэгээ дууссан. Одоо Америкийн сэтгүүлчнэр бүр өстой шар махтайгаа хатан заяа надад ч. Одоо сарын хугацаад дахиад энэ яриа үргэлжлэн. Тэгээд хамгийн хоржоонтой нь чинь нөгөө санал өгдөг хүмүүс нь сондгоо тоотой байдаг. Заавал нэг нь аавна. Санал ингээд тэнцэнэ гэсэн юм байдаггүй. Энэ өстой марз юм бол. 1-р байрын санд, 2-р байрын санал гээд 5 оноо, 3 оноо, 1 оноо явчихсан. Улаан хэрүүл болно энэ. Ойрхон дуусчих шүү дээ. Тий амар ойрхон дуусах. 5 сар бард бол улаан хэрүүл бол манай сошиал дээр бол бүр өстой улаан хэрүүл болно нэр шүү. Ард нь явж байгаа Янис стат ч гэсэндээ үнэхээр амар үлийн шагналыг авахгүйгээ бодохоор бүр авахгүй гэж бодоод Янисын тэр статыг харахаар бас харамсалтай байгаа байхгүй тий. За үргэлжлүүлээд бүгдээрээ Milwaukee Bucks болон Los Angeles Lakers-ийн тог. Дончичийн хувьд Lakers ирснээс хойш гэлтгүү. Энэ үйлрэлд Milwaukee-ийн бүгд бодож гарч ирнэ. Lakers-ийн болохоор Лукатай юм чи манайх гайгуудээ гэж зарим нь бодно. Тэн дээр л нөгөө төвлөрлийн жижигхэн ялгаанууд гарч эхэлчихсэн байна л да. Энэ тоглолт эхлэхдээ л ялагч байгаа нь тодорхой байсан тоглолт л доо ер нь бол. Яг Milwaukee муу гээгүй шүү би сая. Тийм. Milwaukee бол потенциал нь бол сайн байгаа юм. Milwaukee гэхдээ дорндод харин баг энэ Cleveland Boston хоёрт бол Нью-Йоркоос илүүлээ явуулах. Саад болж магадгүй харин Янастай учраас. Лилlardтай учраас. Одоо тэгээ Индиана, Денвер гээд бас хуваар нь бол нэлээд чанга юм байлээ. Гэхдээ Lakers-ыг яаж гүцхэвтэй гэж. Тэгээд ийм хүнд хуваартай үедээ Lakers 8 хоног 6 ийм их гэмтэлтэй болчдөг. 8 хоног 6 тоглож шít. 6 гарчмаар юм шүү. 4 хоногт 3 аялын тоглолт Монголтой байлаа шүү дээ. Амар хат. Back to back 3 байгаагээ одоо дараалсан өдөр. Аимшигтай юм лээ. Нэгэн дээр Лука амартаа. Өнөөдөр өчтөр тоглолцоод өнөөдөр Лукач шин амарч байгаа. Азуу жаа Леброны хилдэг гайгүй л лээ шүү дээ. Сүүлийн 5 улирал LeBron James дандаа 3 сард хөнгөн бэртлүүд ингээд даваад исэн байлээ. Тактик юм шиг. Хавар болоод угаасаа Хаврын амралтаа авч байгаа. Плей-офф мод Плей-офф бэлдэж байгаа. Одоо бодохгүй сошиалоос алга болсон цаач. Энэ жил яс үзэн шүү лээ гэрсэн. үзэн. Энэ жил л үзээтэй. За тэгээд улиралтай усах төхөж байгаа учраас бид нэг таамаг өгсөн. Тэр таамагийн бүгдээрээ хамтдаа харцгаая. За энэ таамаг гэдэг үгийг ойлгоорой. Таамаг. Таамаг. Энэ чинь бодиттой ийм юм болно гэд тулгаад байгаа юм байхгүй. Таамаг гэхээс нөгөө талаас нь бас бидний хүсэлж үйж магадгүй. Тийм шүү дээ. Тийм. Минийх бол бараг хүслэж гисалч. За миний болохоор MVP шэй. Булан боогийнх би дөрөв шэй, амгаагийн Йокич юм байна. Би тэгтээ шэй дээр зөрчилтөө хэвээрээ л байгаа шүү. Юу зөрчилдгөө болсон шээ. Би бол гамбагийн манипуляц дөрцөө. Минийх одоо зүгээр 51-49 л байна. Шэй талдаа. Одоогоор яагаад тэгэхээр би түрүү хэлсэн чинь нөгөө нэгт яваад байна баг. Тийм. Багийн амжилтаар. За хамгаалалтын тоглогч минийх Evan Mobley, амгаагийнх Jaren Jackson, боогийнхх бас Jaren Jackson, булангийнх Evan Mobley. Тийм. Jaren Jackson ирэх болоогүй үстэй. Өнөөдөр ирсэн. Би зүгээр өнөөдөр Memphis энэ хоёрын тоглолт баг хамгаалалтын тоглогчийн хувьд яг шийдчүүдээ гэж л бодлоо хувьдаа. Mobley бүр үнэхээр байхгүй болголоо. Jaren Jackson өнөөдөр юу ч хийж чадсангүй. Гэтэ яг гэмтлээс дөнгөж ирсэн тоглолт нь байлаа л да нэг талаас. За, Coach of the Year болохоор миний хувьд бол Detroit-ийн Bickerstaff яагаад байхгүй юм бэ? Тийм энэ дээр би яагаад JJ Redick diagonal өгөөгүй. Яахын өнгөрсөн жил авцсан болохоор нь угаасаа энэ жил авахгүй байх гэж би бодсон. Тэг яг Detroit-ийг одоо байгаа байдлыг харахаар үнэхээр сайн байна. Тийм тэгээ Cavs-ыг бас энэ суурийг нь тавьсан юм аа гэсэн үндэслэлтэйгээр би ингэж өгсөн. За, амгаа боогийнх хоёр болохоор Cavs-ийн Kenny Atkinson юм байна. Аль нь ч магадгүй. Энэ хоёр өстө ойрхон өрсөлдөг байна. За, Rookie of the Year дээр л дөрүлээ санал нэгдэж байгаа юм байна. Тийм байна. Бусд нь үнэхээр арчааг байна л да. Үнэхээр гоё тоглож ялангуяа Закари Рисашэ их орон гарan байна. Яг нь сүүлийн үед ажгүй л байгаа л да. Гэтэ одоо яаж яах нөгөө хамгийн гол нь Fox shutdown болчлоо. Мисцаас л хэлэхэр болчлоо. Тэнгүүт тэгээд энийг
Стефан Каст илүү олон минут, илүү олон товтлох боломж Магадгүй За өндөртэй. Six-Men дээр ихээр нөө өрнөхөөл харагдлаа уган сая. Six-Men төсөлтөд дахиад найруулагч. найруулагч. Six-Men дээр бол би бол Malik Beasley, Амга Pritchard, Могиах Тайжиро, Хулан 10 гэсгэнэ. Дэмждэг юм. Яг л тийсэн байна те. Гэхдээ би одоо Malik Beasley-г дэмжих нь цааш. Жиром амар. Зүгээр Лас Вегасаас гаргацсан нөгөө бооцоо тавигчдын магадлалаар бол Pritchard хамгийн өндөр өвтэй явж Тийм байгаа. ба. Авах магадлал. Тэгээч ингээ бодохоор Бостны сэлгээнд энэ хүн шиг тэгж оноо авдаг хүн ер нь байхгүй тий. Сэм Аусер байхгүй болсон. Хорфорд тогтмол биш байгаа. Уусаа ганцхан л юм шүү дээ. Энэ. Тэгээд Бостны энэ өдөө зэрэгтэй яваач юмас энэ үний оролцоо их байгаа. Тэгээд 40 онооч авлаа. Би бол тэрл утсан. За Могиах Тайжиро. Хин Би бас Тайжиромог гэхдээ бодсон тий шүү. одоо Pritchard дээр шүү дээ. Эдгээр бол гарч ирээ зүгээр л шиддэг л одоо ажиллаа хийж байгаа. Жиром бол гарч ирээд тоглолтыг найруулж байгаа. Тийм би бас тэр талаас нь бодсон. Хийх ажил нь бол Жиром Pritchard-ыг бол хэцүү. За тийм л. Яг сагсны өөр бол. Тэгэхээр яг үнэхээр энэ багийн сэлгээг одоо үнэхээр сайн авч явж байна. Онцгой багийн амжилт ч гэсэн одоо 15 6 дараалж чадчих шүү дээ. Яг Тайжиром байж болохгүй. Тийм би бас Тайжиромог бодсон ер нь. 15 10-аас дээш хожлыг 3 удаа биш 3 удаа авлаа шүү дээ энэ үед. Cavs-ийн сэлгээнийг хэн өдөрч чад? Жиром өдөрч. Жиром. Тэр энэ үл авах хэрэгтэй. Шудраг үнэн байдаг бол. Хулан яагаад Вигэнс? Вегас яг 15 тал явж исэн л да. OKC Гэхдээ сая OKC 5 тоглогчоо тавлангийн амраасан байхгүй гарааны тавтаа. Тэгсэн чинь Вегас бүр яг гарч ирээд баг шээшиг суперстар шиг байсан Тийм, байхгүй. тийм, Тэгээ би 30 оноо авсан шүү дээ. вау гэд. Энэ бол career high-нд 41-т хүрсэн саяхан. Тэгээд ер нь Вегас үнэхээр сайн байгаа. Тэгээ угаасаа шээд нэг үндсэн ч юм уу тийм тийм үед тоглолтын дээр онцгой. яг хамгийн сайн тоглолт нь 10 вигээс болчиход байсан. Тийм. Ер нь бол. Тийм Чи яагаад мэл байлаа. гэсэн. Би энэ Бас Детройт гоцорж байгаа шүү дээ. Детройт түнхээр гоцоо юм л та. Юу болцсон гэмээр гурав шилжиж байгаа. Хизээ юм болцсон гэмээр тоглоод байгаа байхгүй. Гэтэ би ер нь бол хамгийн эргэлсэн Тайжиро, Malik Beasley хоёр дээр л эргэлсэн. Гэтэ энэ нөгөө таамаг гэхээс илүү баг хүсэл болоод Статаараа хин илүү байгаа юм бас хань. Pritchard-ийнх илүү байгаа. Тийм. Тэгээ Six-Men бол багийн амжилтныг харддаг. Тий, харддаг. Стат. Зүгээр яг Pritchard бол угаасаа топ сонголт мөн. Угаасаа баг авах магадлалаар хамгийн өндөр нь угаасаа ойлгомжтой байна. Тийм тийм бас эргэлзэхгүй байгаа. Тайжиро, Malik Beasley хоёр бол зүгээр одоо Могиах хоёрын үнэлэмжээр бол нэг тим байгаа гэж л харуулах гэсэн. Тэгээ яг миний хувьд Pritchard чинь зөвхөн би тийм магадлалаар биш. Зүгээр би Pritchard-ыг бас амар ингэж хөдөлмөрч тоглож байгаа. Тийм, хөдөлмөр хөдөлмөр мондог. хүндэлдэг шүү. За, MIP дээр би бол Kate Cunningham гэсэн. Kate Cunningham. Бүгдээрээ Канаан байсан. Тэр бол маргаан байгаа. Тий. Яриа байх. All-star болчихж байгаа юм ч тий. Өө бишээ би Norman Powell гэсэн шүү дээ. Яла. Амжилт нь агсан дээр үү? Тэгсэн баха. Одоо баг карьер нь дуусгах гэж байгаа юм чинь. Тоглолт нь өрөхгүй шүү дээ. Тийм ээ. Тийм байж тээ. За за. Яхалтай тэгээд. 65 хүрхгүй шүү дээ тоглолт нь. Холонгийн нөгөө юу нь болохоор өнгөрсөн жилээсээ хэр агсан гэдгийг л харьцуулсан баг. Тэгсэн би яг тэгсэн тэгээд. Гэтэ Норон Паул Торонтод байхдаа яг хоо энэ үлэршгээ биш ч гэсэн баг 20 төгсөн оноод Иймэрхүү өндөр зөндөө байгаа байхгүй. Байсан байсан 2 3 ч байсан харсан тийм. Тэр чин одоо насны бүксэнд энэ шагналыг өгвөл баг доромжлол болох. Шагнал нь өөрөө Одоо 10 дахь удирлал шүү дээ тий 10 дахь удиралтай арай чин шагналыг авахгүй Тэр байх. Kate Cunningham угаасаа тасалгаач. Кавайг байхгүй үед бага хаана хүргэснийг нь бодоод за бас хүслийн чагсаалт гэж ойлгочих. За өргөжлүүлээ бүгдээрээ шууд өрнөд бусынхаа хүснэгтийг харцгаая. Манай За энэ сонирхолтой. үснэгт юу болж байна? Дөнтэй хүснэгтэд юу болж байна? Өкөсөд тасарцсан. Тэгээ араас нь тэр 2 дугаар байрын төлөө 3 баг. За яг хуу Lakers нөгөө гимтцсэн болохоор хэцүү байна. Түүнээс Юу нэ? 4 баг үзээд байгаа юм. Хожигдол нь бол ойролцоо юм тийм. Тий, хожигдлын тэнцүү. Хожигдол тоглолтын тоо дутуу байна л гэсэн үг Lakers. За тэгээ Warriors бол араас эрчимтэй орж ирж байгаа. Миннесота адилхан. Миннесота бас адилхан, тий. тий. Миннесота 6 руу орох боломж байгаа шүү Ер нь ойртсон юм шүү дээ. Тийм. дээ. Lakers-тэй нэг хожил дутуу 4 хожигдол илүү л байгаа. тийм байна. Одоо хуваарийг харахаар Одоо 60-аар тоглолцсон юм шүү дээ Миннесота ч бүр. Одоо Lakers жишээ нь те LeBron-гоо ингээд дараагийн 2 дээр хожигдвол 2 хожигдлын дутуу мотоо болж ирэх гээд байна. Тийм байна. Дутуу хоёр тоглолтод нь Lakers хожигдоход 2 40 27 40 28 болоод ганц хожил хожигдсон болоод ирчих гээд байна. амар эвгүй байхгүй. Lakers play-in лүү жуунж магадгүй. Гой нүрэнзэд ингээ алаам бол нэг химлээ дуус. Тэгээ тэр 11-т байгаа Юу бол бүр ямар Phoenix өргөө хэцүү юм бас хэцүү болчихсон тийм. Үгүй. Амрах завгүй ингээ алцаа дуусах. Хинчгүй одоо хамгийн сүүлийн даасан мэдээгээр Данте гэсэн хүн бас үлрэлэн дууссан байлээ шүү дээ. Гэвэл тэгсэн чинь Оо даалас уу.
Тэр багийг л гүйцэж чадахгүй шүү дээ Phoenix чинь. 10 ороод ирчих гээд одоо. Болоо. Санс тэгээ 3 сарын хамгийн хүнд хуваартай баг гэтэл ийм эзэгтэй үедээ ийм байрлал. Тэгээд угаасаа KD-тэй холбоотой бас нэг янз бүрийн гараад байгаа тийм л болж байна. Солино гэдэг. Солино. Угаасаа солигдох нь 100 бол тодорхой болсон. Одоо бүр KD хаашаа вэ гэдэг дээр OKC-ийн нэр хамгийн түрүүнд яригдаад эхэлж байгаа. Тэгэхээр өрөнд бол доронтой харьцуулахад бүр аимшигтай өр өвдмөр. Гоё. Байлцлаа. Баястай. Танаа тэгж жагаад Cavs-тай унчих үү те. Гой мой гэж явж байгаа. Алсыг харж байгаа те. Гайг. За тийм байна да. За ингээд баазар нэвтрүүлгээ энд хүрээд өндөрлөлийн хамтагаа үзэгчтэй бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ 7 хоногоос эхлээд бас YouTube-д бид баазараа оруулдаг болсон. Тэгээд YouTube суугаар бас үзэх боломжтой шүү. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар зүрх мартахгүй RAV 4 аяны санаачлагч Toyota Top Motors, Unitel Group, PC Mall, Голомт банк гэсэн эдгээр байгууллагуудтай баярлалаа. Эх 7 хоногт илүү сонирхолтой мэдээлэлтэйгээр эргээд